Энэ удаагийн баялаг бүтээгч болонгаар уян хийцийн өргөө компани гүйцэтгэх захирал Сүрэн Хорлоог урьж ярилцсан юм. Тэрбээр багаасаа Монгол гэрийг урлаж ирсэн бөгөөд одоогийн энэхүү компаниг удирдан ажилласаар 10 жилийн үрийг үзжээ. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг танд хүргэе. Та анх хэдэн оноос эхлэн Монгол гэр хийж эхэлсэн бэ? Би өвөр Хангай аймгийн Бат Үлзийд суманд байхдаа хуваарай гэр хийж зах дээр зардаг байсан. 2000 оны үед хот руу орж ирсэн юм. 2005 оноос энэ компанид орж удирдан ажиллаж эхэлсэн. Үйлдвэрийнхээ талаар танилцуулахгүй юу? Анх 1994 оноос гэр хийж эхэлсэн. Манай үйлдвэр байгалийн аргаар хатаасан цуулбар нь өн ханта гэрийг үйлдвэрлэдэг. Гэрийн дагалдах хэрэгсэл бүгдийг нь хийдэг. Оёдлын цехтэй. Дус цехтэй эсхий уулан гэрийн бүрээс өрөх зэрэгэ оёдог. Хуваарай хийж гараас гарт зардаг байж байгаад уул уурхай хөгжийн хэрээр уурхайг дагаж гэр ихээр худалдаж авч эхэлсэн. Түүнээс хойш үйлдвэрлэлийн хэмжээнд хөгжиж эхэлсэн юм. 2005 оноос хойш тасралтгүй үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Одоогийн байдлаар 10 гаруй ажилтнтай манай үйлдвэрт мужаан будагчин гэсэн үндсэн 2 мэргэжлийн хүмүүс ажилладаг. Өвөр хангайн гаралтай хийцэр хийдэг гэж сонссон. Энэ талаар Өвөр Хангай аймгийн Уянга Хужирт Бат Үлзийд суманд социализмын үед уян хийцийн үйлдвэр гэж байсан. Мөн Хужиртын модны үйлдвэр байсан. Бат Үлзийд уян 2-т салбартай. Тэр үйлдвэр Монгол улсын гэрийн хэрэгцээний 50-60%-ийг нь үйлдвэрлэж гаргадаг байсан юм. Тухайн үед уянгийн ирээн хийц бол чанартай гоёмсохороо алдартай байсан. 1960-ад оны хэлмэгдэлтийн үед лам нар авгаа авч айл болоод артиал байгуулад амьгарч байсан гэдэг. Лам нарын хийдэг гэр маш нарийн ирээн хийгээрээ алдартай гэгддэг байсан. Түүнээс хойш гэр хийх арга шавь нарт нь уламжлагдсан явсаар уянгийн ирээн хийц гэсэн нэртэй болоод олонд танигдсан түүхтэй. цуулбар хийц нь юугаараа ялгаатай вэ? Цуулбар гэдэг бол модыг ширхэхийн дагуу хийдэг арга юм. Модоо бөөрнгийн байгт нь шилээд цуулаад жижиглэн. Энэ нь ширхэхийн дагуу хийж байгаа болохоор хугардгүй бат бүг болдог. Уянгийн хийц гэдэг нь цуулбар аргаар өнө болон ханаа хийдэг гэж ойлгож болно. Бас ирээн хийгээрээ ялгаатай. Ер нь гэрийн модыг сайн хийж байж сайн гэр болдог. Гэрийг модоор нь эдэлгээ удаантай хийц сайн эсхийг нь шинждэг. Мод хатгаараа явцын дунд татагддаг ч юм уу далих гээд янз бүр болж өөрчлөгддөг. Тиймээс гэрийн модыг байгалийнхын аргаар өөрөөр нь хатаан хувираа болгож хийвэл илүү сайн. Монгол гэрийг хийхэд маш нарийн ухаан шаарддаг гэдэг юм бэлээ. Хэрэг нарийн ажиллагаатай вэ? Тэрч тийм шүү. Геометрийн бодлого одондоо хэмжээ зөрүүлэхгүйгээр авахаас эхлээд маш нарийн ажиллагаа шаарддаг. Хүнээс хурц гараа шаарддаг. Нэг л жижиг хэмжээ алдахад гэрийн хан зүрэхгүй байх жишээтэй. Монгол гэр хийхэд болон барихад тэр чигээрээ онс байдаг. Монгол гэр хийхэд хэрэг хугацаа ордог юм бол Хамгийн эхлээд модоо хатаана. Мод сайн хатахад 2-3 жил болдог. Манай хамгийн эхлээд модоо аваад хатаагаад хадгалаад бэлдчихсэн байдаг. Дараа нь хатсан модоороо хийдэг. Харин мод хатаад бэлэн болчихсон үед хийж эхлээд 3-4 хоног зарцуулагддаг. Гэхдээ үйлдвэрийн шатлаар үргэлжилсэн давтамжтай хийгддэг болохоор харьцангуй хурдан. гэрийг хийхэд тогтсон уламжлал болон ёс заншил юу байдаг вэ? Монгол гэр үүссэн цагаасаа эхлээд байн хувьсан өөрчлөгдөж ирсэн. Үүр анх шовоо хойноос үүсэлтэй гэж үздэг. 13 дугаар зууны гэр гихтэл одоогийн хэрэглэгддэг Монгол гэрийг бодоход өөр байсан. Хэрэглээгээ дагаад загвар өөрчлөгдсөөр ирсэн. Одоогийн тогтсон болон ерөнхий загварыг өөрчилж болох хэмжээнд нь өөрчилж хийж болдог. Мөн гадна бүрээсийн материалыг нь өөрчлөн хийж өгдөг. Хүн хүний сонирхол болон үзэл бодол юмд хандах хандлага өөр байдаг болохоор захиалагтаа ч өөр захиалдаг. Бид нэр хамгийн түрүүнд ямар зориулалтаар ашиглах гэж байгааг асуудаг. Жишээ нь уяач хүн бол их нарийн хээтэй, бэлэгдэлтэй гэр хийлгэн. Харин гадаад хүн бол сайн мэдэхгүй учраас бэлэгдлийн чанартайг нь авна. Монгол гэрийн харагдах байдлаараа гэр хоорондын харьцаа гэж байдаг. Сүүлийн үед монголчууд хүүхдүүдээ монгол уламжлаа таниулж ойр байлгах гэж ихээр хэрэгэлдэг болсон байна. Тэгэхгүй бол сүүлийн хүүхдүүд гэрийн талаар болон нэршлиг мэдэхгүй өсөж байгаа шүү дээ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллавал сардаа хичнээн гэр хийдэг вэ? Улирлаас ихээхэн шалтгаалдаг. 100 хүмүүс гэр их авна. Өвөл болохоор захиалга болон худалдан авах нь бага болдог жишээтэй. Өвлийн улирлд экспортын гэрүүдийг хийж гаргадаг. Захиалга ихтэй ачаалтай үед нэг сардаа 100 гаруй гэр хийж байсан. Сүүлийн үед дотоодын зах зээлээс илүүтэйгээр гадаад руу ихээр гаргаж байгаа. Гадаадын иргэд сонирхож худалдаж авдаг болсон. Гадаадын иргэн ямар зориулалтаар авдаг юм бол
Янз бүр юм билээ. Бид нэрээ захиалахаар нь асуудаг. Та ямар зориулалтаар хаана яаж хэрэглэх гэж байна гэд. Ихэвчлэн байшингийн хажууд барих хүүхдийн тоглоомын өрөө болгох зэрэгээр хийлэгдэг. Бас үзэгслэн болгодог юм. Огт мэдэхгүй гадаад иргэн авдаггүй л дээ. Монгол гэрийн талаар тодорхой ойлголттой болоод ирж авдаг. Бид нараа тээвэрлэх болон яаж барих аргыг нь зааж өгөөд явуулдаг. Танд баярлалаа. Монгол уламжлалаа алдалгүй хөгжүүлсээр байгаад тань мөн цаашдынх нь ажилд амжилт хүсье. Та бүхэнд үнэхээр их баярлалаа. Монгол хүмүүсээ дэмждэг чинь баярлаж явдаг шүү. Сонсогч та бүхэнд яг одоо баялаг бүтээх сэтгүүлийн 2015 оны 1 дугарын ярилцлага болон нийтлүүдийг